За Чингис хаан ба Монголын бурхны шашны үзэсгэлэнгээс танилцуулж байна. За бид бас энэ өнөөдрийн манай үзэсгэлэн дэлгэж байгаа энэ ганзай буюу одоо хангуул эдийн дотор бол одоо нэлээд өрмөц, ялангуяа бараг зүгээр жирийн одоо шашны зан үйлийн зураг биш, Монголын одоо Монгол зургийн, Монгол уран зургийн одоо төвшөнд бүтээгдсэн нэг одоо бүтээлийг танилцуулах гэж байна. За энэ бүтээлийн хувьд бол торгон дээр 20 дугаар зууны их үеэр одоо шорон будаг болоод бэх өнгийн бэхээр ингэ зурсан зураг байна. За энэ зургийн одоо нэр бол хадгалагдсан газар тодорхойгүй. Мөн зохиогдсон одоо зурсан зураачийн нэр бол бас тодорхойгүй. Гэхдээ энэ зураг бол одоо юугаар онцлог байна вэ гэж. Тэгэхээр энэ зургийн одоо зүүн хэсэгт бол Монголын одоо хан язгууртан хүн гартаа бомб бариад за ингээ хатан мөн одоо сан дахил бариад за ингээ ардаа бол улаан халцтай Монгол гэр. За улаан халцтай Монгол гэр гэдэг бол одоо Монгол язгууртнууд буюу алтан ургийнхан бол тайж язгууртай хүмүүс бол алтан ийм улаан хөлтөрхтэй улаан халцтай гэрт амьдардаг. За мөн ардаа бол бас байшинтай. За ингээд энэ Монгол хам ноён бол одоо Монголын ноёдын одоо нийтлэг өмсдөг, өвлийн цагт өмсдөг юм хар болгон хүрэмтэй. За хатан бол одоо мөн өвлийн одоо зузаан хувцастай. Ялангуяа өвлийн ихэнх сарын шинийн нэгэнд болдог одоо энэ тасмын тахилга, одоо энэ Чингис хааны төрсөн өдрийн тахилгыг одоо хийхээр бэлдэж байгаа болтой. Ингэж бэлдсэн байна. За ингээд тахилын эд зүйлс дотор бол их сонирхолтой. Энэ цахиур буу, зэр зэвсэг, мөн одоо хар цагаан хоёр сүлд бол тавьсан байна. За мөн одоо тахилгын одоо балингийн хажууд бол морин хуур, одоо биндура гэж хэлдэг энэ хөгжмийн зэмсгийг тавьсан байна. За даалгын сүм. За ингээд энэ дээдлэлт нь бол одоо юм иж бүрэн өмсгөлж хоёрлсон одоо юм хоёр бөөгийн одоо хоёр хоёгийг бол тавьсан. За ингээд зургийн баруун талд бол гартаа сэлэн барьсан. За мөн одоо чойжин буюу гүртэн гэж хэлдэг дээ. Одоо чойжин хүн бол ингээд чойжин буугаад. За зургийн баруун талд бол одоо ингээд хаан төрийн 7 эрдэнэ, за 8 тахилыг бол одоо маш хураангуугаар дээр нь давхарлаа тавьсан байна. За мөн ингээд 5-6 янзын одоо үр тариаг бол тусгай ингээд тавьсан байна. Энэ одоо өсөж үржих, баяжих одоо мал төл ургацын одоо аривныг бэлэгддэг. За дуу дарам гэдэг энэ хөгжим байдаг. Энэ хөгжмийг мөн тавьсан байна. За ингээд тахилын одоо эд дотор бол хэц хэнгэрийг, зэр зэвсэг, за тэгээд сэлэм, жад. За ингээд одоо тахилын доод голд бол одоо дэлгэрүүлэхийн тахил дээр бол шүрэн мод одоо галбаруусан мод болгож одоо тавьсан байна. За ингээд үзэхэд бол энэ тахилга бол үндсэндээ нэг юм 3 давхар ширээтэй. Хамгийн доод ширээн дээр бол одоо хоньны ууц, за идэ цагаа тараг, арх одоо тавхтай идэ боо зассан байна. За дунд ширээн дээр нь бол одоо тахилын 7 цогц. За тэгээ мөн 7 зул, 8 зул ингэж асаасан байна. За ингээд хамгийн одоо дээдлийн тахилын ширээн дээр бол одоо балин ингэж тавьсан байна. За тэгээ энэ хоёр одоо иж бүрэн хөө хоёртой энэ бөөгийн доор бол одоо хил хуур. Тэ татдаг хил хуур байна. За мөн одоо өөр бусад одоо хөгжмийн зэмсгүүдийг тавиад за зургийн дээр бол одоо бүргэд болоод харцах одоо хоёр шувуу Чингис хааны тахилгад ордог. Ийм одоо зураг бол үлдсэн байна. За энэ бол ганзай буюу одоо бурхны Чингис хааны дахиад одоо Чингис хааныг бууж ирэхэд тэр өөрийн одоо үр хойч болсон алтан ургийн ноёд өөрийн хатантайгаа орон гэртээгээ мал ахуйтайгаа ингээд одоо Чингис хаан даатгал өргөж тэг бүр хөгжмийн зэмсэгтэй тийм ээ ингээд өөрийн одоо гүртэн буюу чойжинтойгоо ингэж одоо тосч авч байгаагаар зурсан. За бурхны шашны одоо хангуул эд буюу ганзай зурдаг энэ уламжлал бол одоо бүр нэг бүтэн одоо ноёны тийм ээ одоо хошуу ноёны юм уу эсвэл Монгол тийм язгууртны одоо Чингис хааны тахилгыг хэрхэн хийж байгаа ийм одоо зургаар баяжсан ийм баялаг агуулгатай зураг өнөөдөр манай Чингис хаан ба Монголын бурхны шашны өв гэдэг энэ үзэсгэлэнт бол дэлгэрч байгаа маа. Энэ бол одоо анх удаа дэлгэрч байгаа. Мэдээж одоо маш олон судлаач, сонирхогчид ийм хүмүүсийн анхаарлыг бол татах байхаа гэж бодож байна.